За юу вэ да? За юу вэ да? Сэнэ сайхан юу вэ да? Хим яа. Алхангаа яриад байгаа юм. Хим бэ. Бүжинал шүү. Өнгөрсөн 7 хоногт юу ивдэ? Гişнэс. Сүүлээр амар хим байна. Бид өөр одоо нөгөө 11-нд явах гээд тэгээд одоо 3 дахь гэсэн үг юм. Тэгээд тэрнээс өмнө баах юмнууд ажил мэжлээ зэгцэлэх гээд сая явахаас өмнө гээд хадам мэж дээр очиж ирчээ бид хоёр. Тэгээд өнөөдөр ирсэн. Тэгээд ирснээ шууд нэг сонир мэдээтэй. Нөгөө нэг юуны дээдлийг нөгөө нэг All Star гэж болдог шүү дээ. Тэрэнд тэр одоо юу гэж тайлбарлах юм бэ? Орж байгаа. Одоо ингийн мэйл та. Өнгөрсөн жилүүдэд болохоор All Star дандаа ингээд хүмүүсээ сонгоцсон. Тэгээд нэг өдөр болон өнгөрчдөг гэсэн юм байна. Тэнгүүд одоо болохоор ингээд нэг юм хөрхөн лиг шиг хэд хэдэн хүн сонгоцсон. Тэгээд нэг 6 багтай. Тэгээд дандаа одоо болж байгаа тоглолтуудын дундуур half time-аар 5 минут тоглоно гэсэн. Тэгээд бид хоёр өнөөдөр очиж өмсгөлөө аваад зураг ирээд харуулад багийнхантайгаа танилцаад дээлийг болдог юуши яринагийн зааланд заалуулж үзлээ. Яа, гой сонсогдож байна. Одоо юу юм уу? Багийнхан ч нууц юм уу? За нууц байвал хасчи. Төвшөө болохоор шаймэл тэгээд нэг волейболын тоглогч байсан. Бас аврам гэсэн баха. Ер нь волейбол үзэж байгааг болохоор волейболынхныг сайн танихгүй байгаа тлээ. Тэгээд би болохоор Джейсон бас волейболын нэг тамирчин баг. Тоонотын Джейсон уу? Бүжигчин Джейсон. Үгүй бүжигчин Джейсон. Тэгээд гой байсан. Тэгээд 3 эсрэг 3 юм байна те. Харин тийм юм шиг байгаа. Би бас нөгөө холбогдож байгаа хүн төвшөөтэй холбогдоод байгаа байхгүй. Тэгээд бас сайн зарим юмнуудыг мэдэхгүй л. Тэгээ одоо 12 сарын 10-нд явхаас өмнө төвшөөнийг тоглоно гэсэн. Тэр тоглолтын дээр бүр амар тоглох байх юм билээ. Хүлгүүд юу тэ хамт нөгөө 2 rival баг-ын тоглох юм бил. Сэлэн бодонс уу? Биш үү? Биш шүү дээ. Юу вэ? За мартчихсан. За. Тийм. Тэгээд нөгөө гол юм их марцсан биш. Тэнгүүд ингээд нэг юм хөөрхөн лиг шиг явж байгаад хожсон багууд нь нөгөө All Star-д орох юм бэл. Тэгэхээр яг All Star биш байгаа зэрэг. Тэгээд маш тогтолтой, маш сайн санал хүлээж авсан байна. Бид хоёр ч юм баг нэг тоглоод идэггүй. Бид хоёрыг нөгөө үздэгийг маань тоглолтог амдарсан юм шиг байгаа гэдэг. Жишээ ер нь тоглолтог те. Тоглолтог гэхээс илүү ер нь бас суурьтай ч гэх юм уу. Ямарсан намайг бодвол дээр. За. Тэгээд нэг юм All Star гэсэн чинь нэг юм хөөрхөн. Нэс нот олчээ. За. Нэрнээсээ юу All Star бүх одод. Яг нөгөө нэр нь яг надад амар хүнстэй байгаа юм шиг санагдав. Тэнд байгаа хүмүүс танихгүй болоо одоо энэ да ямар балансгийнх нь All Star байдаг юм бэ л. За тэгвэл гоё л аа мэн. Харин аягүй сонирхолтой байсан. Нэрээ тэгэхээр 3 сар 3 юм байл да 3. Тэгэхээр чи нэг юун дээр шийдэн дээрээ тоглох юм шүү дээ. Яа тий юужи аринагийн тэр талбайгч бас л тутан үнэлсэн мөлий. Би бол 3-аас оруулахгүй мэл. Намх нэгчлгүй. Тэгтээ тэр чинь яг нөгөө NBA-ийн стандарт бидтэй тий. Тийм гэсэн. Тэгэхээр ер нь бол том л байт юм байна тий. Харин тийм билээ. Тийм стандарт энгийн авдаг сургуулийн заалмал. Ер нь амар хос нэгцэн надад. Тэгээ оруулахгүй л. Гэхдээ тоглоод хаад гайг баха тий. Намайг бодвол өсөө бас нэг юм залдаг, хуурдаг, заслаа энэ төр авдаг яриад байгаа. Тэгдэг штэ заслаа. Би бол ингээд залц чадахгүй ингээд бараг барайг үтгээд байгаа. Тэгэл нэг тийм сониртай юм да. Одоогоос ажлуудаа амжуулчвал 11-нд тэгээ Монголцтой төвхтэйж штэ. Гоё нөө excited. Би ч одоо үздэггүй хүн дээр орно штэ бараг төвшөөг үзэнгүүд л хайлт ингээд хажуугаар нь ингээл. Тэгээ төвшөөг анхаа яг нөгөө юуныхан плей-оффын тигтийг авчлаа гэдэг аль хэдэн сарын өмнө лээ. Тэгэхээр нэг гайхаадсан байхгүй би да. Ч та өмнө нь Монгол баг шалгарч байгаагүй гэсэн. Тэг яагаад ийм амар ихтгэлтэй байгаа юм бол тэгээ одоо шалгарахгүй бол шал гадны өөр баг үзэх гэсэн чинь төвшөө. Би мэдчихсэн гэж байна. Тэгээд чамаар юу энэ? Би тэгэл ажиллаа л хийх швтээ өөр нэг юм байхгүй. Тий. Ажиллаа л гэсэн. Би явлагцсан. Тийм байна. Харагдаж байна уу? Тимэд надаар бол нэг тийм сонир сайхан юм алгоо. Жохон boring life юм шиг санагдчихлаа. Чиний яриаг сонсоод би өөрийнхөө ингээд юу хийснээ бодонгууд юу ч хийгээгүй л ахын ажиллаас өөр
Ой тэгээд Тэр нь ч гол ч юм уу гэж нас. тий ажиллаж юмас их юм шүү дээ. Яа тэгээд эхний дугаар орсон чамд юмрээ. Надад амар хөөрхөн байсан. Ингээд хүмүүс ингээд яг миний бодолтой ингээд related болж байгаа амар хөөрхөн. Надраас ингээд таньдаг хүмүүс яг тэгж боддөө штэ. Чи тийм хүн байсан юм уу гэж мэд. Миний таньдаг, хальт таньдаг хүмүүс намайг нэг юм бодлоор маань өө чи тийм хүн байсан юм уу гэдэг тийм гот амар хөөрхөн санагдал. Би бас нэг хүмүүсийн аандаа харимж нөгөө синемон харагддаг хүн байж гэсэн комментиг хараад. Харин тийм хөрхөн гой комментууд дандаа ирэх комментууд гэсэн. Тийм бас айгу happy байсан. Тэгээд би бас ингээд нөө YouTube одоо би ямар нэгэн контент хийлээ гэхэд надад ирэх комментууд амар гоё урт комментууд байгаасаа гэж хүсдэг байхгүй. Тийм гот яг тийм комментууд айгу их ирсэн байсан. Тэгээд тийм коммент монголоор алдаагүй бичсэн нэг амар гоё коммент гэсэн. Тэгээд яг өөрийнхөө сториг болцсон. Тэр айгу гоё санагцсан. Тэгээд гоё комментууд ирсэн happy байсан. Би тэгээд надад амар их үзсэн юм шиг санагдаад байгаа. Тийм. Одоо нэг 8200. Харин нөгөө хоёлаа дөнгөж шинээр хэлж байгаа ч гэсэн нөгөө random sheets-ийн бас тодорхой нөгөө савтай байсан суваг дээр орсон болохоор айгу үзэлттэй байгаа юм. 8000 гэхээр надад бүр ингэж тийм үү? 8000 хүн гэж бодогдоод салтгүй. Энэ аюу чиний сте юу санал юм бэ? Одоо ингээд би чинь 17 насаас хойш ингээл нөгөө эйженсид ажиллаж байгаа шүү дээ. Тэгмэд өдөр болгон л контент хийж байгаа. Тэгмэд нөгөө хандлт чинь ингээл нөгөө 8,000-аар хэмжигдэхгүй 80,000 800,000 гэж явж байгаа шүү дээ. Тэгмэд би ингээд өөрийнхөө хийж байгаа контентууд дээр ингээд үзэлтэй амар голдог. Одоо ингээд 1000, 10,000, 20,000 төр бол амар баг санагдаад. Тийм ээ, ажлын онцлог юм надад чинь тэгвэл. Үгүй би өстө шал өөр салбарын юм шиг юу вэ? Надад болохоор яг тэгж санагдаад. Тэгмэд гэхдээ чи болохоор амар тийм хүлээлт багтаал байдаг юм байна л да ер нь. Тийм яг нөгөө нэг өмнө нь болохоор ингэдэг байсан байгаа шүү дээ. Ингээд эйженсид ажиллаад клиенттай контент хийж өгдөг байсан байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд KPI-аар нь бодсон ч тэр үзэлт нь ямар чухал. Тэнгүүт яг өөрөө хийгээд дээрэнгүүт ингээд 8,000-ыг 80,000 шиг санагддаг юм шиг байгаа юм. Надад л тийм санагдчих. Тэгээд зүгээр 8,000 үзэлт биш ингээд 8,000 хүн гэж ингээд идэх. Харин тийм яг хүнээр бодглохлоор айгу их байна те 8,000 хүн нэг хэдхэн секундын дараад орсныг л нэг үзэлгэн тэр гэж тоолж байгаа байх л та. Гэтэл их санагдсан. Тийм ээ. Тэгээ надаас тэгтээ их санагдсан. Яг ихний дугаар. Би голоогүй гэж. Тийм голоогүй. Танрыг. За тийм ээ. Тэгээ бис нэг юм бодоод нөгөө хойло мик яванда энэ муу халбаа. Тийм хүмүүс амар дуртай л шүү дээ. Дуртай хүмүүс нэг хүн л хичээсэн л та. Үгүй л дуртай л юм шиг байлаа шүү дээ. Тийм барихад яг тухтайлаа гал та. Нөгөө би одоо нөгөө өөр подкастууд сонсохоор эсвэл хүндээ байгаа юм ингээд амар цэвэрхэн дууралтайсан сонсогдоод байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд би нөгөө эхний дугаараа сонсон чи ялангуяа би ингээд амар шүлсээ ингээд. Ингээд лээ. Тийм лээ. Тэгээс би бас гэ үлээгээд тэгэхээр хойлоо өнөөдөр жоохон зайнаас ярьж үзье. Гэхдээ эсвэл микээс үлээ. Тэр бас юу штэ би нөгөө эдитлэхдээ ерөөсөө нөгөө нэг одоо студийн подкаст чиг тийм эдитлээгүй зүгээр л нөгөө видеогоо эдитлээл гейний нэмждэг шил эдитлсэн. Тэгээ дараагийн удаа яг тийм нөгөө нэг эртээд яриад байсан шигээ тэгж яг нөгөө юм битүү орчин байгаа юм шигээр эдитлвэл арай цэвэрхэн болж магадгүй л. Гэхдээ би яг бүтнээр нөгөө ярьсан бүх хэсгээ сонсоход ингээд чиний шүлсээ зэлгэж байгаа нэг амар. Чи өөр амар анзаарч байгаа хаа. Надад бол нэг анзаарч. Өөрийгөө л яг өндөглөөд идэх тий. За тэгвэл гайгүй байсан бол ашгүй тий. За тэгээд өнөөдрийн дугаараас эхлээд бит хоёр сэдвүүдтэй ярьж эхэлнэ. Тэгээд яг хэд хэдэн сэдвүүд ярилцаад тэгээд хоёр дахь дугаарын сэдв энэ байвал гоё юм байна гэж 9-ийн гаргасан сэдвийг дэмжсэн. Энд тэгтээ хэрүүл хараалтай дугаар болох юм шиг санагдаад байгаа. Тэгтээ одоо яах. За юу вэ? За ингэсэн. Бид хоёр эхний дугаараа биччихэд энэ санааг олсон юм гэхгүй юу? Эхний дугаар дээр бид хоёр ер нь ингээд харагдах байдал өөр ч гэсэн ер нь төстэй хүсэл сонирхол хүсэлсэн. Загварын үед ялангуяа ингээд амар ижлэгэн хувцснууд ялангуяа шопинг өөр газраар тусдаа явснаа амар ижлэгэн хувцас сонгодог гэд яриадсан да. Тэгсэн чинь ингээд ярьсан чинь яг бас зарим юм дээр тийм биш болч таарад. Тэгэнгүүт яг одоогийн байдлаар энэ дугаарыг бичиж байгаа нөхцөл байдалд ямар фэшн трендүүд чамд таалагдахгүй байгаа вэ гэдэг зөвхөн бид хоёрын одоо үзэл бодол заяа нэгт. Хоёрт ямар нэг хүн одоо тийм хувцас өмсдөг хүн гэж ямар ч субъектив юм байхгүй гэдгийг ойлгохоор зөвхөн хувцас л ярьж байгаа. Хувцас. Тэгээд одоо бид хоёрын энд ингээд дуртагдж байгаа хувцснуудыг та одоо өмсдөг байж болно. Тэр нь
хейт бол биш те. Зүгээр л бит хоёр яг одоогийн нөхцөл байдлаа сонирхгүй ойлгохгүй байгаа. Та тэрийг ойлгоод өмсчиж болно. Тийм гут бас ингээд яг одоогийн гэдэг нь бас амар чухал. Бит хоёр ингээд хагас жилийн дараа магадгүй энэ дундаас айл нэг нь өмсөө явж иж магадгүй. Тэгээ таарчаад ямар худалч ингээд тэгж бодож болохгүй. Бид хоёрын загварын ойлголт бол ер нь өдрөөс өлөгч. Дургүй юмдаа маргааш нь дуртай болсон байх магадлал өндөр. Тэгээс нөгөө хүн амар нөлөөлдөг штэ. Нэг хүн одоо чи жишээлбэл би ингээд дургүй маа сонс хилэнгууд чи надад тэр таланд таалагдсан гэвэл би дараа нэг дэлгүүр ороод сонирхож магадгүй. Тийм. Ялангуяа нэр яг тэгтийн. Би сүүл хуулаа нэг гутал ярьсан да. Тэрний чин дараа одоо би дургүй гэдэг аанда дуртай гэж ярьсан байхгүй юу? Таалагдаад байгаа гэдэг. Тэгээ би дараа нь арай нэг өөр нүдээр харах гэж хичээж мичээгээд нэг тийм яг юу н гоё юм бодол гэж үгээд. Тэгээд тийм тэгдэг. Тийм болохоор бас гоё зүгээр ойлгож зүгээр л фан хүлээж аваарай. За би болж ихсаага гаргацсан. Чи тийм үү за. Би бас нэг хэдий бодсон уу. За. За тэгвэл шууд эхлэх үү. За чавс эхлэх үү. За. За миний бүр ингээд ямар ч хүнтэй ингээд бүр ингээд хэрэлдэх төвшөнд ч байсан би дургу гэдгээ авч үлдэж чадах нэг хувилбар байна. Ийм strong хувилбараас нэхлэе гэж бодлоо. Тэр бол миний ингээд нэг юм өндөр өсгийтэй сникерүүд. Яг нэг юм Timberland эсвэл Nike, Jordan гэсэн байдаг. Тэгснэ ингээд өсгийтэй. Тэгээ би сая чигсааж ахта бодсон байхгүй юу? За юуны магад би дараа нь дуртай болчих магадгүй гэдгээ арай жоохон доогуур тэгснэ би ингээд энэ би бүр 10 жил тахтаа л дургүйсэн. Ойлгохгүй байсан гэх юм уу. Тэгээд одоогоороо дургүй нэгдэг чинь бас ингээд амар урт хугацаанд дургүй шүү дээ. Тэгэхээр энэ бол ингээд бас юус үгийн гоё штэ гэдэг хүн гарч ирэх юм бол би үгүй би дургүй гэдэг стил иймэрэ байж чадах хувилбар юм шиг санагдсан. Тэгээд сүүлд нөгөө нэг Converse дээр яг нэг тийм өсгийтэй гарцсан байсан. Урд хэсгэрээ нэг юм платформтой тэгээд хойно ийм амар зузаан өсгийтэй. Тэгээд би яг тэр мөрийг бол за. Үнэхээр миний ойлгох салбар биш юм ээ л гэж бодсон. Not my type. Чи юу гэж бод. Миний жигсаалт нь бас байгаа. Тийм шүү. Амар дургу. Ялангуяа бас нөгөө пүүзнээс гадна нөгөө Мартинсен дээр үсгийтэй загвар гаргацсан байдаг шүү дээ. Яа байдаг лөө. Тэр Мартинсен одоо өөрийнх нь уул ямар илээ. Тэрэн дээр нь яг ижлэхэн тийм үсгий байна гэж боддоо. Яг хинт зориулж гэдэг нь амар сонсон. За одоо дахиад нэг юу байна хэсэг байна. Тэнгүүл хөвжөлтэй байж магадгүй юм шиг. Хоёлаа яг ойлгох эхлээд ингээд дургу гэдэг ярьчлаа шүү дээ. Дараа нь яг ойлгох талаас нь нэг ярьж үзээд тэгээд нэг ховцыг хайдах. Ойлгомоор байна гэж. Үсгийтэй пүүзээгүү. Надад нэг тохиолдолд би ойлгож болох юм байна. За. Үсгийн нөгөө ил биш дотор талдаа одоо нөгөө нэг үргэлж ултай гэж байдаг шүү дээ. Тийм байвал би бас ойлгож болж байна. Одоо чи үргэлж ултай нөгөө өндөр үсгийн тоглолтыг санаж байна. Хэрвээ тийм байвал тэгээд ямар нэгэн гэхдээ юм нөгөө юм одоо Nike ч юм уу Adidas тийм брэнд ш зүгээр л нэг юм тийм тий зориулж бүр яг тийм брэнд байвал брендинггүйгээр зүгээр энгийн цулгаа мулгаа ч юм уу тий. Тийм байвал бас ойлгож болж ийн бусдаар би бол үнэхээр тэгтэй. Чи яг тийм би амар удаа хийх high heel sneakers өмсөө явж исэн монгол хүнтэй таарчсан уу? Оо тийм үү. Тийм үргэлж үсгийтэйг бол ер нь амар их хүмүүс өмсдөг. Тэгээд тэр нөгөө Converse-ийн тэр үсгийтэй бүзэг айгу олон охтууд өмсөж исэн. Тэгтээ хавар юм жижигэн битээ охтууд ингээд хөрхөн цэмцгэр харагдаж магадгүй. Тэр нь тэгтээ бас ингээд юун дээр гэдгээсээ тий юун дээр гэдгээсээ амар шалтгаалдаг шиг санагдсан. Тэгээ над би болохоор эхлээд нүг яг Timberland-тэй эсвэл Jordan-тай нэг юм зураг харчихсан байхгүй юу. Тэгээд зүгээр л ингээд юмыг нэг юм саркастик болгоод эвлүүлсэн тийм л юм гэж ихэндээ боддог байсан байхгүй юу. Тэгээс үлдээ яг ингээд хүний өмссөн. Би бол яг бодит өмсөө явж байгаа хүнтэй таарч байгаагүй. Яг тийм өсвөтэй Timberland ч юм. Тэгээд стил таараагүй байгаад аль баяртай юм да. Тэгэхээр бас нэг хүнтэй биш юм. Ойлгохгүй хизээч ойлгохгүй юм байна те. Ойлгохгүй ойлгомар бүгүй байна гэдэг дээр юм те. Зүг. За миний нэг би надад ямар нэгэн дараалалгүйгээр шүү заяа. За энэ болохоор штэ би торон хувцас хизээж өмсдөггүй ойлгодоггүй. Ямар төрлийн торон хувцас. Одоо ингээд бариу топ моп торон байхад би амар дургу. Тийм торон юпаг, торон дрессэн дургу, торон дотор хувцсанд ч дургу. Тэгээд надаа ингээд торон хувцас энэ миний л яг миний л бодол.
гэдэг шиг би ингээд ямар ч насны хүн торон хувц өмсчөөр надад нэг 5-10 жилээр тэр хүний хөшин харагдуулаад байгаа юм шиг. Тэр читэрчдэг. Oh my god. За 3-2-1 за тэг санагдаад байдий. Тэгээ би ерөөсөө өмсдөггүй. Бараг амьдралдаа за нэг ганц нэг бүр ингээд амар онцгой тохиолдолд өмсөх ёстой тохиолдолд таарсан бол нэг л удаа өмссөн байж магадгүй тийм юм. Шинжлэр яг тийм торон дресснүүд амар өмсдөг. Аха. Тэгээ би тэрийг бол хизээч шинжилээ. Тэг ямар нургуу байгаад байна. Харагдах байдалд нь л ах. Түрүүний хэлснээр нөгөө хөгшин загвартай санагдаад байдаг. Oh my god. Энэ подкаст бүтэхгүй нэ. Надад болохоор яг хувцсны за өмөрөх талаас нь шүү заяа. Гэтэ би бас тор хувцсны их тийм дуртай биш. Өмөрөх талаас нь гэх юм бол яг нэм хувцсны нэг жижиг деталууд яг бүхэлдээ тором биш ч юм. Тиймэрхүү байвал байж болох юм гэж бодлоо. Чи өмсдөггүй ер нь торон юм. Бас өмсдөө өмсөжсэн бахаа нэг ганц 2 удаа нэг шинжил юм уу. Тэгээд торон хувцсны надад таалагддаг юм ялангуяа нөө дээгүрх байвал дээгүрх хувцс торон байвал тий цаанаас нэг ингээд брач юм уу нэг юм хөх гаргахад би жоохон тиймхэн. Гэхдээ тэр бол ингээд хөхтэй хүний гайхуулах боломж байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд хөхгүй манитд бол ингээд хүртээлгүй байгаа. Надад бол тэгэл аль ч хэсгийн хувцс торон байвал ер нь бол амар дургу. За надад биш тий. Дараагийнх нь энийг бид өөр ярилцсан байт юм аа. Нөгөө нэг ийм дундаа зураастай готлнууд одоо нөгөө тэмээний тавгаа шиг. Тэмээний тавгаа мөн үү? Ямар нэгэн одоо туурай шиг тийм. Малын туурай шиг. Тийм тэр энэ бол одоо бүр ингээд амар тренди тэгээд маш олон одууд маш олон гоё хүмүүс миний бүр гоё гэж боддог хүмүүс айгүй хүмүүсдэг. Гэхдээ би энэ гутлыг ойлгодог. Тийм. Тэгээд би болохоор энэ гутланд нь бол анх бүр ингээ энэ ч бас нэг гараад нэлээд удаж штэ. Би анх гарах нугасаа ойлгохгүй байсан. Оо яагаад ингээд хүний эрхийн ураг нөгөө дөрвөөс нь салах гал байгаа та нар тэгж бодож модод. Тэгээ сүүлд нөгөө нэг Nike нэг юу гаргасан байна гэсэн штэ. Бүүз. Тэгээ тэрийг харчаад ингээд тэгээд ер нь яг тиймэрхүү яг юм Mules өмссөн байгаа тийм нөгөө платформ Mules гэдэг үлээ тий. Биш Mules биш. За Mules ч байдаг зүгээр юм нөгөө Pating Mules гэж юу юм бэ? Артл нонгорхоо тавч шиг Pating. За тийм юм өмссөн хүмүүс надад нэг л нэг гоё классик харагдаад байсан байхгүй. Тэгээд гоё санагдсан. Тэгээ чи намайг тэгж хэллэнгууд зөрүүлээд одоо стил бас ойлгохгүй л энэ үү? Ингэж бодсон. Нөө чамтай ярихаас өмнө би нөө нэг миний дуртай ингээл celebrity ч юм ингээл гой vlogger ч юм ингээл өмсөөл байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд багаар ингээд энэ гутланд яг миний ойлгохгүй гой тал байна. Чи тэрийг олж хар. Ингээл өөрийгөө ингээл багаар ингээд захгүй юу. Тэгтэл нэг л наалдчихгүй. Тэгээ сүүлдээ ямар дүгнэлтэнд тэгээ сүүлд чамтай ярьсны дараа ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхлээр окей энэ бол ингээд миний ингээд одоо high heel sneakers шиг үзий яддаг гутал бол биш. Гэхдээ би өмсөхгүй. Гутал. Тий. Ойлгож бодлоо гэхдээ би өмсөхгүй гутал гэдэг. Тэгвэл наа чи бас явандаа чи өмсөж магадгүй руугаа маргааш нь өмссөн. Тий, ирээдүйн бас боломжтой юу вэ шүү дээ, тий. Зөв. Тэгээд нөгөө чиний тэр points дээр хөрөмс нэг юм нөгөө хөлний юу тиймдээ билээ. Одоо нэг эрхийн уруунд тэр одоо ямар ясыг мэдэхгүй л энэ зургийг нь оруулахаар саналах. Эрхийн уруунд нэг тэнд за мэдэхгүй тийм ястай. Одоо тийм хүмүүс бол амар олон байдаг. Тэгээд тийм хүмүүст аль болох нөгөө нэг ийм одоо юм хушуумшуутай готлол тохиромжгүй байдаг. Тэр ясыг нь холгох молгох. Тэгээд тийм болохоор яг одоо нөгөө хуруу ингээд салцсан байгаа юм өмсчихлээр хамаагүй дээрдүүлдэг юм байна гэж би сонссон. Харин би тэрийг сонсчоод одоо Шанхай явахдаа ч юм уу боломж хэрвээ хизээ нэгэн цагт тааруул зүгээр худалдаж аваад өмсөхгүй маа гэхэд зүгээр try өмсөж үзье гэж бодсон. Тэгээ нөгөө гаднах байдлаасаа хүмүүс нөө тухтайд нь бас болоод байгаа юм магадгүй юм гэж бодсон. Чамаа хэлэнгүүт. Нэрээ тийм ээ. Чид нэрээ тгийж өмсөж үзээж. За нэр байгаалах та тий. Нэг нэртэй юм билээ. Бас мартчихжээ. Нэрийг бичнэ гэхдээ. За миний 3 дахь нэртэй энэ яг эмэгтэйчүүдийн хувьд биш заяа. Эрэгтэй авир ядаргаатай те ингээд эмэгтэй юм ярихгүй зүгээр эрэгтэй хамт шимж ярих гад. За энэ болохоор штэ би нэг оюутан 10 жил тахтаач дург байсан, оюутан багтаач дург байсан, одоо ч стил дург байна. Энэ болохоор эрэгтэй хүмүүсийн урт төрөйтэй гутал. Тийм гутал байдаг болов уу? Бага. Нэг хэсэг чинь амар
эрэгтэйчүүд өмссөн байхгүй бүр яг ийм юутай бакалог хороо муу шиг. Гэхдээ одоо бидний өмсдөг одоо юу байгаа штэ зүгээр хавар намрын эмэгтэй төрөлтэй готлнууд шиг хэрнээ эрэгтэй л байхгүй. Тэрний эрэгтэй гэсэн үг. Тэгээд одоо тэрийг өмсөхийн тулд эрэгтэй хүмүүс өмдөө чихэж өмснөд амар сайн харагдаг. Тэгээд тэр ингээд төрийн энд байлаа гэж бодъё. Шилбэний гол байлаа гэж бодъё. Надад яаж харагдаад идэх вэ гэхээр яг энэ шилбэний дээрээс нь тэр хүний хөл эхэлж байгаа юм шиг санагдаад богинохон үлтэй харагдаад гол асуудал. Надад ч зөвөр өндөр хүмүүс л өмсөх юм байна те. Өндөр хүмүүсэн ч одоо яг за хоёулынхын дундын таньдаг нэг хүн нэг зураг хуучны зураг явьжсан байхгүй. Тэр хүн амар өндөр скини эрэгтэй хүн. Гэтэ тэр тийм готл өмсцээсэн. Тэгэл надад стил амар сайн харагдчихсан. Тэрний гэхдээ би зургийг тавина заа энэ ингээд үнэхээр энэ гэхдээ бас олон эмэгтэйчүүдэд таалагдахгүй байх гэж бодож байна. Надад харин бүр буухгүй л юм л та. Яг бууж л юм л та. Гэтэ тийм амар агли харагдах юм шиг санагдахгүй байна. Тийм үү? Надад сүүлийн үед яг нэг охтууд амар хүмүүсүүд байгаа шүү дээ. Өндөө яг гутлынхаа татвар хийгээд. Тэр хэрэг байгаа юм нэрээ. Not bad. Тэгтээ бүр амар гоё. Воо ямар гоё юм гэхээр биш. За арчлаа. Хараа. Ямар энэ тэгээ тийм амар тренди юм уу? Хэсэг яг намайг 1 2 дугаар курс тахад дээд ангийн ах нар махтар өмсдөг гэсэн. Надад болохоор юу шиг санагдаж байна. Яг нөгөө хром бакал гэдэг шиг санагдаж байна. Тэгээ би нөгөө хромон готлонд эрэгтэй хүний хром эрэгтэй хүн хромон готлон өмссөн байхад надад нэг амар цэмбэр юм санагдаад байхгүй. Ялангуяа дээлтэй өмсгөр. Тийм дээлтэй. Тэгэхээр нэг тийм яага байж болох ижил гэж харагдаж байна тийм. Надад бол наач үнэхээр л аглаа санагддаг. Окей. Тийм. Одоо за ингээд зүгээр бас төсөөлье заяа. Одоо нөгөө амар төсөөлдөг хүн. Одоо би ингээд за нэг хүнтэй болцлоо заяа. Анхны дейт заяа. Тэгээ анхны дейтэн дээр за зүгээр ингийн хувцалж ирээд надад амар таалагдлаа штэ тэр хүн. Хоёр дахь дейтэн дээр энэ гуталтай ирвэл би шууд эргэлсэн. Oh my god. Я бүр тийм том хэмжээний юм тий. Тэгээд хэрвээ за нэг 3 дахь 4 дахь болцоог ойлгоод ингээд явж байгаад бид хоёр жоохон татнсан гингут хэрвээ би тэр хүнд хэлэн заяа. Намайг сонгох гутлаа сонгох гэдэг үү? Тэр наа гутланд чинь дургүй байна. Чи цаашдаа энийг өмсөх үү гэж асууна. Тэгээ хэрвээ тэр хүн sorry би энэ гутландаа дуртай гэвэл за байл гэх. Тийм л яг миний тийм үнэхээр дургүй төрлийн сэтгэл хэрэгтэй байна. Окей, ойлголоо. За гайхамшигтай. Эсвэл боломжийн ойлгох юм байна тийм надад бол нэг амар одоо бүр өстө намайг сонгох гутлаа сонгох хэмжээний бол биш л юм байна. Окей. За минийх үстэй дараагийнх нь неон өнгөтэй бүх төрлийн хувцснууд. Окей. Яг ямар ч арьстай, ямар ч нөгөө нэг улирлын өнгөтэй байсан хүнд яг зохихгүй л хамсан нэгддэг. Одоо топ ч вэ, одоо йога пантс ч вэ, юу ч вэ. Яг нэг юм гэрлэн тохиосоо харагдав. Тийм надад бас төстэй юм байна миний жигсаалтанд. Миний жигсаалтанд болохоор нөө амар тод өнгийн улбар шар тийм ногоон тод ногоон тийм өнгийн тийм хувцсанд бас дург. Тийм нэг өнгнүүдийн яг нэг тийм нөгөө неон талтай өнгнүүд байдаг та. Бүр пинк минь тодууд нь тийм. Одоо нэг юм шар пинк гэдэг өнгнүүд яг неон дээр очиж байгаа нэг юм муухай гала гэдэг шүү дээ тий. Яана энэстэй хүүгийн дугаар болох нэ. Яана ингээд хоёулангийнх нь подкаст карьер ингээд эхлэнгүүтлээ төгсдөө. Эхлээгүй ч гэж магадгүй. Эхлээгүй ээж л дуслаа гэдэг шиг юм болох нь. Гэхдээ ялтчгүй л амар хитий нөө personal color тодорхойлуулж ирсэн үү? Үгүй. Би нөө онлайнаар тодорхойлуулж үзсэн байхгүй. Тэгээд би угаасаа нэг тийм өнгөнд тод юмнуудад дургүйсэн. Тэгээд миний угаасаа хувийн өнгө тийм нөгөө намар mute гэж гарсан. Тэр нь болохоор одоо миний өмссөн байгаа шиг имэрдүү дандаа нөгөө бүдэг өнгийн юмнууд зөгтөг. Тэгээд хэрвээ би ингээд тод өнгийн юм өмсвөл миний толгой би хоёр тусдаа юм шиг харагдаж марагддаг угаасаа. Тэгээд би бас яг тод өнгийн юмд ер нь л дурггүй. Гэхдээ яг ерөнхийдөө миний бараг стилээ олчлоо гэж бодож байгаа үеийнхаа өмнөх ингээд хүн чинь бас ингэ стилээ олоход нэг явдаг үед байдаг да. Тэр бол ингээд үнэхээр бас мартмаар үед штэ. Тэгээ тийм үедээ би ингээд
амар улаан оруулахтаа одоо цүнхэн улаан оруулахтай подолк нь улаан гутал нь улаан үдээстэй гэж байна. Тийм сонирхдаг гэсэн. Тэгээ тэр бол үнэхээр бас миний юм биш эс. Хөөе амар гойсон орлоо. Хоёлаа энэ листүүдэд дуусгачаад өөрсдийнхөө өмсчихсэн хамгийн тэнэг хувцснуудыг яриа. За тэгээ зураг нь бас оруулах сонирхолтой юм байна ёо. Би чадахгүй. Тийм үед бол үнээр бас юу тэгээд яг тэр үед ингээд яг би өнгө амир юу холцолж өмсдөг байсан байхгүй тэгээд тэр үе бол бас миний хамгийн одоо ugly fashion тренд өмсдөг байсан үежээ. Би яг нэг гой нэг хувийн өнгөө ингээл нэг даваа мавгар үзээд би тэр үзээддэг штэ тэгжэл үзүүлж үзмээр. Онлайн үзэхээр яг нэг жоохон дутагдaltaй байгаа юм шиг. Харин нөгөө нэг тийм битээрээ үздэг хүмүүс чинь онлайныг угаасаа жоохон димиж гэжтэй жоохон худлаа гарах магадaltaй л гэдэг. Тэгэхээр яг тийм үед хүнд нь үзүүлээс гоё хаа. Би стил өөрийгөө нэг өвөл гэж бодож байсан байхгүй юу? Нэг хэсэг хугацаанд нөгөө фильтрээр үзээд нэг юм сонгодог юмнууд байдаг да. Судасны өнгө мөнгө харна марна. Тэгсэн чи өвөл гэж гарсан. Тэгээ би ч нэр өвөл юм байна. Үсээ араар бодуулъя. Тэгш мэг яваадсан чи нэгэд өвөл бишээ. Эсвэл нэг жоохон эргэлзээд байгаа. Тэгээд яг үздэг бит юмд нь л очие гэж бодсон да. Би бас чамайг ер нь өвөл ах гэж бодсон ш туулна. Тийм. Тэгтээ бас үгүй юм шиг байна нэрээ. Батгалаар. За next. Очиштэй. Минийх нь юу? Тийм. За тийм ээ. За энэ болохоор штэ. За энэ дээр ингээд хүмүүс намайг юу вэ гэд битээ тгээсээ гуйдин. Oh my god би үнэхээр ингээд нөө хүнд комментууд авах амар дурггүй. Тийм болохоор одоо ингээд миний л ингээд бодол болохоор зүгээр л хуваалцчихъя. Тийм зүгээр л хуваалцж байгаа шүү. Тийм гэхдээ юу вэ? Подкаст одоо яг хөөрхөн болохгүй л хуваалцж байгаа шүү бодлоо да. За энэ болохоор миний хувьд backpack. Дивдүүлээ 2 мөртэй цог. Би өөрсөндөө дээр 10 жилээс хойш үүрээгүй гэдэг. Тэгээ одоо би үүрэхэд яг үүрч болно. Гой тухтай юм хум багтдаг. Гэхдээ ингээд би backpack үрээд явж хахаар миний ингээд тухайн үеийн стилийг ямар ч стилээс алаад байдаг юм шиг. Эсвэл бол ингээд миний өөртөө итгэлийг амар багасгадаг. Ингээд би нэг мөрөндөө цүнх үрээд явахаар жоохон одоо тухайн стилээ ингээд мэдрээд боллоо байдаг. Ингээд 2 мөрөндөө цүнх хүрэхээр цүнх үрээгүй юм шиг мэдрэмж төрөөд. Тэгээ тэр нь надаа жоохон тухгүй байдаг. Тийм болохоор ер нь надад одоогоор нэгч backpack байхгүй. Аялал маялалд явхад ч гэсэн уул нь бол 2 мөртөө зүгүүрчүүл амар. Гэхдээ үрээд азаа үрдэг үстэй. Тийм азаа үрдэг. Тэгээ би tote bag үрээл явчихдаг. Тийм. Энэ бол ста нөгөө unpopular opinion гэдэг шиг л юм байна. Гэхдээ тийм ээ. Гэхдээ ер нь бол санал нийлэх юм байна. Одоо чинь би оюутан байхдаа үнэхээр өөрийг хүсдэг байсан заяа. Тэнгүүт ингээд ноутбук гэл диплом бичнэ гэл баахан ном зам чигцэн тэгээ тэгмүүд ингээд нэг мөртөө цогон дээр нэг мөрөн дээр хитрхи хачаал ирээд тэгээ гэрмэр хол байсан нэгчлэхөө тэгээд бүр үнэхээр чадахгүй мэн гэл харин бас нөгөө амир халахдаг хүмүүст бол нэг мөртөө цогонд бүх юмаа хийж авч явна гэдэг бол жоохон хэцүү. Тэгээд нэг юу гэх юм бол харин тэгээд амар гоё хувцалмарсан гэдэг шүү дээ. Тэгэнгүүт ингээд ялангуяа оюутан үед заяа. Тэгэл тэр хувцсан дээр тэр 2 мөртөө зүгийг үүрээл амар ugly as fuck харагддаг заяа. Тэгэл ялцч өөрхийн зүгэндээ тохируулаад баг хувцалдаг байсан баха. Би нэг гэсэн нэрээ баг тэрэн дээр тэгтээ ер нь бол ингээд амар өсгөтэй гутал матл өмсчөөд backpack өөрчдөг шүү дээ. Тэр бол тэгээд тэрний оронд зүгээр пүүзээ өмсөд явсан. Тэр байдаг юм шиг санагдав. Тийм байна. Nice. Тэгээд яг нэг тийм спортын хувцал бол бас ер нь байж болох юм. Аялал маялалд ч гэсэн байж болох юм. Тийм. Тэгээ би ингээд яг ингээл дэлгүүр хэсэл болно гоё ингээд гоё 2 мөртөө цүнх байдаг. Гэхдээ яг ингээл яг нөө өөрх кейсээ бодонгот. За хутлаа юм байна гэл. Тэстэ бүр нэг юм жижигхэн хөрхөн 2 мөрт зөртөл болох уу? Үгүй хаа. Ямар ч байсан болохгүй. Тийм ямар ч лээсэн хутлаа юм бэл. Биос нэг өмсөлчих ингээд зүтгэж шүү дээ. За окей. Яа. За миний дараагийнх нь штэ. Алин хэлэх вэ гэж. За бүр нөгөө маш бариун тэгээд ийм low waisted jeans-нууд. Ингээд нэг ийм бүр нэг ийм жижигхэн одоо юутэй бүсний тэлэний хэсэг нь. Яг ингээд нэгт амар тухгүй байгаа юм шиг харагд. Яг нөгөө амар нэг юм чик эмэгтэйчүүдэд амар гоё харагддаг. Амар секси харагддаг. Яг байж болно. Гэхдээ би бол хийж өмсөхгүй.
Тэг ингээд суухаар яг онжгод харагдах юм шиг. Зураас Тий энэ хүн яг яаж суудаг юм бол гэж бодох үз. Зарим үстэй бүр арай л хитрхи бариу мэт юм аяг нэг юм. Төсөөлөж гэнэ. Төсөөлөгдөж. Тэгээ бас өнгөнгийн тийм джинснүүд хэсэг бас модонд орсон доо. Тийм low waist тийм джинснүүд. Тэгээ зарим эмэгтэйчүүд юм уу ингээд нөгөө underwear нэгээд лайнаар ингээд гарч ирж ирсэн байдаг та. Тэрийг харахаар ингээд яг underwear-нээс ингээд татчихварч явсан гэдэг. Тэр ихтэй миний бодлоор ингээд яг юунд юм Европ шээ. Монгол бол нэг амар өмсдөггүй хаа. Чи Монголд харчихсан уу? Би бол харсан. Одоо яг буцаад амар тренди болоод байгаа юм даа надаа. Яг одоо гэдэг. Нэг өмөрөх юм нь яг одоо л яг low waist jeans яг одоо нэг юм одоо ташааны 2-аснаас доошоогоо тэгж өмсөж байгаа юунууд стилнүүд үнэхээр гоё харагдаж байгаа. Надад бол гэхдээ тэр нь skinny биш. Baggy тийм jeansнүүд low waist дэвэл гоё. Skinny бол угаасаа одоо яг нөө skinny юу ч бас жоохон хэцүү байгаад шүү дээ. Тийм болохоор skinny гэвэл надад жоохон сонирхолтой юм. Тэгтээ яг нөгөө нэг юм бананан өмдөж ярьдаг байсан надад skinny өмднүүдийг тийм өмднүүд буцаад ирээд байна уу? Үгүй л хүү те. Үгүй хаа. Одоо харин ингээд бүрэл байхгүй болоод байгаа юм шиг санагдаад байгаа юм. Тийм үү. Би эсвэл мэдгүй нүү яана. Би амар трендээс хоцроод нүггүй юу? Oh my god гэж яана. Би тэгж бодохгүй байна. Минийхаар бол стил яг нөө байгийнууд л амар яаж байгаа. Тэгээд нэг тохиолдолд бас одоо тэрийг өмсөхөд дэжгүй харагдаж магадгүй яг урт төрийтэй гутлан дээр бариу skinny jeans-нууд гоё харагддаг. Болохоор одоо урт төрийтэй одоо ийм төрийтэй гутлан тийм гутлан дээр ялцчгүй skinny jeans өмссөн цэвэрхэн харагддаг. Болохоор гэхдээ тэр нь low waist тахаар бодогдчих. Яг нэг юм бар бишиг ингээд нэг юм сонин алхах юм шиг санагдаад байна надаа. Тэрийг хэрвээ өмсөх юм бол тийм тохгүй л нэлээд л тохгүй юм байна тэгвэл. Окей. Би бас нэг амар зүтгэж чадахгүй мэн үү. За дараагийнх нь болохоор миний яг нэг штэ. Юу яриад байгаа гэсэн юм гарч ирсэн. Харин тийм ээ тий. Бараг үгүй л юм шиг байна. Харин тийм ээ тий. Тийм. За дараагийнх нь болохоор би нэг амар том логотой, амар том зурагтай, тексттэй тийм подолог цамцнууд турку. Ирэмира. Тийм ирэмира. Санал нэг санал. Тийм юм надаа айгу ямар ч үнэтэй брэнд юм байсан хямдхан л харагдаад байдаг. Gucci гэсэн ч сонин үү тий. Тэгээд том лого могоо гэд би одоо ямар тэр газрын амбассадор байгаа юу? Тэр чинь тэгж өмсөх хэрэггүй штэ. Тэг ингээд бас нэг цамцнууд байна. Ялангуяа нэг Balenciaga-гийн нэг юм Balenciaga гэж бичсэн ташуу судалтай. Тэг ингээд амар олон төсөөлөгдөж байна уу? Үгүй. Тэнд зүгээр ийм свитер ч юм ийм цамцнууд байгаа байхгүй. Тэнгүүд ингээд Balenciaga гэдэг бичсэн. Би бас тэр цамцыг төсөөлөгдөж байна. Үнийг ингээд хайж үзсэн чинь вау ямар амар үнэтэй цамц вэ гэж бодсон байхгүй юу? Тийм. Сонир харагдаад байна надад. Тийм. Гэтэ тийм үнэтэй биш юм шиг харагдаж байгаа юм жоо. Харин хитрхи олон мэдэж штэ гэж хахад хитрхи олон бичсэн байгаа юм шиг санагдаад. Харин надаас яг тэгсэн нэгцдэг ингээд амар тийм хоёлынгийнх нь бас нэг нөө стилээс л болоод байна л да. Энд чинь бол ингээд жол минимал талтай юу? Тийм би бол ингээд яг л одоо миний цамцнаас л энэ цамц л юу миний баг зүгээр нэг ижил материал хоёр өөр өнгөтэй байгаа биш. Тийм ээ. Яг энэ цамц л миний стил гэж бодчихвол болохоор. Тийм болохоор чинь ялцчгүй л нөгөө том зурагтай, тексттэй одоо I love New York mark гэсэн тийм юм бол нөгөө надад бол ингээд тэр ингээд зүрх мөрхөн дээр юм жижигхэн байвал бас болж юм. Том байвал тэгэл сэнсэн гэдэгтэй. За. Зүгтгөх юм юу гэж болох вэ? Амар тийм тренди гэлцэл ирэмэр юмнууд юу байла? Санахгүй юм л та. Тэгээ байсандаа ч бас тэгэл муухай санагдсан баг гэж бодож байна надад бол. За. За минийх ятрахт тий. За нөгөө өмд ярьсных. Сайн нөгөө багийн өмд ярьсных. Яг энэ багийн өмдний одоо карьер гэснээс яг хаашаа яваад байна вэ гэхгүй. Түү баги. Хитрхи баги болоод юм санагдаад. Энэ нэг төрлийн донтолт. Йоо сүртэй яриад. Зүгээр л нэг багийн өмдөнд донцохоор улам ингэж багийн болгоод
улам том болгоод байгаа юм шиг санагдсан. Тэгээд бүр амар том сүүл нөгөө юуны fashion trend-ийг харлаа да. Paris Fashion Week л нэг влогоор влог үзсэн баг. Тэгсэн чинь ингээд нэг юм маш өргөн өмдтэй хүмүүс амар их байсан. Тэгээд би тэрийг харчаад нэг хүлэнд нь 2 3-аа орчхоор. Тий. Би баг нэг талынх нь гоёнд ингээд 4 5-аараа орчхоор. Тий. Багийн өмсдөгтэй гоё. Гэхдээ арай л хэтэрхий багийн болоод байна уу да гэж бодсон. Аха. Зөв. Би бол багийн өмдийг ер нь баг ямар ч байсан ойлгож байгаа гэж бодож байна. Би чамруу нэг зураг явуулъя заа. За тэрийг ойлгох чи хар гэж. Аха. Надад бол яг ойлгох туйц. Ер нь бол дайжгүй. Одоо өмсөж байгаа бүх өмднүүд маань л баг багийн өмднүүд. Одоо чи энэ өмдөө баг гэх юм уу? Энэ одоо зүгээр шулуун өмд шүү дээ. Тийм дээгүүрээ жоохон барих. Тийм. Тэгээ миний баг бусад өмднүүд жоохон баг. Бараг л бүгд баг. Эсвэргээрээ би нөгөө карго өмдийг бол одоо бас жоохон. Бараг л үнэхээр дургу болж байгаа. Хэсэг бол амар гоё байсан шүү дээ. Тэгээд одоо л карго өмдөд жоохон дургу байгаа. Аха, ойлгож байна. Надад бол болж байна. Тийм үү. Аха. Окей. За. Энийг үсээ ойлгох юм байна л та. Аха, ойлгож байна. Надад зүгээр л харагдчихэв. Ямар сони юм бэ? За. Чи бүр ингээд амар муухай нөө наа чинь чамд. Тийм бол надад муухай. Арай л хитрхи байг юм шиг санагдчих байна. Йоо. За. Надад бол дэжгүй л харагдчихэв. Окей, bye. Йоо. За. Миний дараагийнх одоо өвлийн улиралт их өмсдөгдөө хүмүүс нь годон готлонд. Би жахан дург өмсдөгдөө. Манай хач одоо годон готолсон хүмүүстэй. Тэхс дугаар хийхгүй байна ойлаа. Яа. Почаазе. Тэ ялцчгүй яг манай ээж өмсдөг. Их ч өмсдөг. Тэгээ тэднүсийг бол би ингээд бас л нөгөө юу ягаагүй. Ингээд дулаах нь штэ тэр чинь ялцчгүй. Тэг тийм болохоор бас хейтлээгүй зүгээр л би өмсөхгүй. Уусаа би нөгөө тийм өстэй готлонд жоохон дурггүй. Одоо ингэ юм булганы ус мөстэй юм шиг нэг юм готлнууд байдаг да. Тийм ус мөстэй готлыг бол би өстэй ойлгохгүй. Бас л жоохон сценаридад байдаг. Миний стил бас жоохон тохирохгүй. Хүмүүс яг дулааны л бодож өмсдөг хаа. Тийм шиг л. Гэхдээ яг одоо нөгөө нэг Монголд тийм готлнуудыг амар гой загвартай бас хийдэг болсон байсан. Одоо ингээд 4-5 жилийн өмнө за магадгүй 10 жилийн өмнө хийгддэг байсан годон готлнууд жоохон юм палбар том мон байдаг гэсэн шиг. Нэг төрлийн тийм одоо болохоор ингээд амар нарийнхан янз бүр хийдэг болсон юм лээ. Тэднүүс бас байж болох үст. Гэхдээ ер нь л тийм өстэй готлонд жоохон дурггүй. Ус нь гаднаа ил үстэй тийм гаднаа ил готлонд дурггүй. Окей санал нэг байна уу? Амтны өстэй готл гэх юм да. За ер нь л амтны өс юм байна. Жоохон муухай. За миний лист ер нь нэлээд дууссан байна гэж. Нэг юм юу хувц стресс. Маш их нуглаастай плаж. Ингээд нэг юм жижигэн ингээд нэг чимхэд ингээд ойцсон. Дээдлээсээ доод л хүртлээ. Ингээд. Шинжлэр бас нэлийн өмсөгддөг дөө тийм. Тэгээ тэрийг харахаар би яг ингээд тэр хүнийг амар галбиргүй харагдвал амар гоё биетэй охин заяа. Тэгэнгүүт тим дресс өмсчгээр амар галбиргүй харагдаж байгаа юм шиг. Тэгээд миний бодлоор охтууд маань нэг нөгөө одоо юу гэдгийг тодорхой хэмжээгээр л үнэхээр турхан харагдсан ч өөртөө амар чихтэй юм шиг гизэрийн хариунтай байгаа юм шиг харагддаг тохиолдлууд байдаг шүү дээ. Тийм үед яг ингээд хариунгүй харагдуулж ийн гэж бодож өмсөд байдаг юм шиг байгаа юм. Нэг зүгт өгөх нь. Гэтэл эсэргээрээ стил яг хариунтай юм шиг ингээд гэт ямар ч хариунгүй хэсэгт нэм нуглаас үсчихэр нэг юм хариунтай юм шиг харагдуулаад байгаа мó гэж бодсон. Тэгэд яг ингээд тэр болгоныхын завсар ингээд нэг юм ям орчих юм шиг нэг юм сайн санагдаж тийм надад. Чи бас юм жоохон фобиа шиг ч юм. Тийм нэг төрлийн тийм байж магадгүй. Чи тийм нөгөө black тийм mini dress за black нь ч үгүй зүгээр mini dress өмсөх бүхс нэлээн гаргаж байгаа. Чадахгүй юу? Бүр яг би бас чамайг яг тиймэрдүү гэж бодож байна. Тийм богинохон дресс тийм амар бариутай гоё. Зөв би хийж чадахгүй харин тийм. Яг надаас цогтод амар секси л харагдуулдаг тий. Тийм яг тийм би бас уулнаал дуртай. Бас надад уулна гоё зөгтөг. Гэхдээ одоогоор бас нэг амар чаддгүй
Төрдөө жоох итгэлгүй юм те. Холийн шинжилгээр өмсөлтөө. Зөв мөрөнд ирчихдэг юм байна. Утгуу нөгөө манай шинэ жил болно ажлын маань. Хэдэн 22-нд ирэх тэрний дараагийн планы бүтэн санд. Тэгээд би шинэ жилээр ер нь л ингээд яг л нөгөө ботсон юм өмсөхгүй бол одоо ингээд шинэ жил боллоо гэд зарлагдсан гот би шууд нэг хус болдог бодоод тэрийгээ л өмсөхгүй бол бүр ингээд санаа амардаггүй. Тэгээ гол нь яг миний тэрийг би ингээ хизээч оюулж байгаагүй яг дэлгүүрээс тэрийг хайдаг гэж бодцоо юу. Ингээд захиалж мөхэж оюулж огт хэлгэж үзээгүй. Вау, ямар амар лээ. Миний одоо нөгөө тийм дрээ сайх одоо аялал утгагүй эхлэх гэж байна. Хаанаас эхлэнэ? Тэгтээ яг гоё юм аа. Харин тийм ээ. Утаад нэрээ андагийн YouTube руу ороод гоё subscribe дараарай. Тэгээрээ. Тэгтээ нэг үзсэн видео чи маргааш нь байхгүй ч магадгүй. Нэг юм нөө. Дахиад нэг тал үзчихэд талын дараа нь үзьгээ хайсан ч байдгүй. Байхгүй шугадгүй шүү. Яа. За энэ бол бүр маш сонин. Энд дээр чи угаасаа хоёлынгийнх нь яг юу вэ гэх юм энэ ээж магадгүй юм. Үгүй тийм үү. Би түрүүн гараад ирсэн гэж бодчихсон гэдэг. Юу бэ гэж хэлсэн. Тийм бэ гэж хэлсэн. За тийм ээ. За энэ удаа чиний ойлгохгүй төрлийн юм байж магадгүй. Би ингээ гарандаа юм зүөх амар дурггүй. Нэрээ тийм юм тий. Тэг хогт чи бүр юу ч зүгт юм шүү нэрээ бодсон ч. Тэгээд яг хоо эмэг зүдэг зүйл зүдэг. Аксессуар гэвэл. Тэгээд гаранд юм зүүчхээр ингээд нэгтэж би зүүж сураагүй мó миний гаранд одоо бугуувчинд биш яг энд ингээд нэг юм байхлаар миний энэ хэсгийн гарыг том гарны алхыг тийм ээ алхыг маань том харагдуулаад тийм юм санагддаг. Тэгээ бүгд зүхээр нэг л харахад амир юу. Тэгээ одоо би чинь угаасаа одоо сүм бөгөж одоо хормын бөгөж гэж зүүх ёстой шүү дээ. Зүүх ёстой. Тийм гот би нөө азад бөгжөө захиалж байгаа байхгүй юу. Тэгэл нөө захиалсан бөгж маань бүр ингээд одоо байж бол хамгийн нарийнхан хамгийн жижиг шигтгэйтэй бөгж. Тэгээ харц сураг болохоор тэгдэм үү ямар ч гэсэн би гаранда нэгт хүндийг мэдрэх дурггүй хоёрдож жоохон зүгээр л мухаа харагддаг юм шиг. Надад зөвхтгөө юм шиг санагдав. Йоо тэгтээ би нэг амар сони манзарлаа. Одоо чинь би яагаад гэд эхлээд сонсож байгаа шүү дээ. Тэгснэ би бас өөрөө нэг тийж амар зүудэггүй л юм байна. Нас бүр амар гой санагддаг зав ингээд тийм том биш гэхдээ ингээд минимал ялангуяа мөнгөлөг ингээд 10 орныхаа одоо за 5 орныхаа 2 3 ч юм уу тий. Ингээд хослуулаад зүүж юм ч юм бол амар гоё заяа. Тэгтээ би нэрээ үнэхээр л зүудгүй юм байна. Тухгүй байд юм биш үү нэрээ. Тийм бах тий. Тэгээд айгүй тухтай бөгж тустай гэдэм юм эсвэл ингээд хуранд нь таарсан байхаараа тухтай би тийм бөгж олж зүүж үзээгүй юм мэдгүй ямар тайч л ер нь. Гэхдээ чи цаг бол байнг зүтдэг тий. Тийм цаг бол би нөгөө нэг Apple Watch-аар зүүж чадж байгаа нэрээ. Өөр нэр ямар ч цаг өмнө зүүж байгаагүй зүүж чаддгүй. Ингээд ийм нэг илхэн юм шиг биш нөгөө савхин юм шиг цагнууд байна шүү дээ. Ингээд хөхөөд байгаа юм шиг. Нэг юм арьс ингээд тэгдэж штэ хөлрүүлээд хөөх. Хөлрүүлээд байдаг юм шиг мэдрэмж өгөөд. Тэгээд нэг тийм нөгөө нэг юунууд байдаг та. Төмөр цагнууд, металл цагнууд бас огт чаддаг. Хүнд итгэхтэйсэн. Нэг тийм. Гэхдээ үнэтэй цагнууд амар хөнгөн байдаг юм шиг л. Тийм тий. Нэр Apple Watch л зүйт юм бэ нэрэ бодсон ч бас нэг төрлийн санал нийлхэл юм байна. Гэтэ би бол гоё гэж боддог. Би бол чиний гаранд тийм бөгж мөөж амар гоё тохирохыг ингээд ойлгоод төсөөлөд байгаа байхгүй. Тэгмэд би өөрийнхөө гарааг бодглохлоор тэгж бодож байна. За ямар ч байсан сүм бөгж бол зүгэл юм байна тий. Тэрийг бас гэхдээ айгүй хүлээж байгаа ингээд хэдий дургүй байсан ч гарнаас салгаж болохгүй гоё зүүх хэстэй юм болохоор бас ингээд жоохон гарандаа юм зүүж сурч магадгүй гэдэг байдлаар бас юу байсан бодож байна. Яа тэгээ надад бүр амар буугавч байна. Хогт зүүхгүй байгаа. Амар гоё харагдав. Тийм. Амар гоё харагдаад авчин тэгээд одоо бэжл. Нэг амар цаг магтаа ослуулаа зүгээд байгаа юм байхгүй нэрээ. Би бол ингээд зүгхгүйгээ мэдээд бүр ингээд үнэхээр л авахгүй. Хэрвээ би ингээд аваа энэ гоё юм байна. Надад зөхөж магадгүй гэж за би нэг үнэтэй за нэг 500,000 төгрөгийн буугавч авлаа гэж бодоход би тэрийг тэгэл зүгхгүй бол нүдэнд харагтаад байл миний уур хүрээд хин нэгэнд үгж таарна. Тэрний оронд авуулсан. Би ингээд өмсөхгүй юм аа үнэхээр хатгалж чаддаггүй. Өмсөхгүй зүгхгүй юм надаа ингээд нүдэнд харагтаад байл ингээд илүү бүр ингээд илүү харагтаад байдаг. Тийм болохоор ч юм уу нэг төрлийн бас авууштай чанар байна. Тийм өвсөд юм ааш. За минийх ер нь болчихжээ. Тэгээд нэг амар сонирхолтой юм мэдснээ хэлье гэж бодлоо. Эрэгтэй хүмүүсийн
за нэг дийл их гэж бол одоо буураад тийм бол. Эрэгтэй хүмүүсийн хувьд заяа нөгөө нэг юм эмэгтэйчүүдийн юм crop top-нууд байдаг штэ. Богино цамцнууд маш ивүү харагддаг гэдэг коммент авсан би. Тийм үү? Тийм. Би нэг зураг оруулсан байт юм аа. Ойтон байх та. Ямар ч гэсэн ажилтдаг гэсэн юм вайралт. Тэгээд нэг юм хөвсгөл дээр ч үлөө нэг юм богинохон гэхдээ юм хамцуутай нэг тийм зураг ордог байхгүй юу? Тийм ногоон гэдэг. Тийм ногоон гэдэг ч болчтой цамц. Тэрний ингээд reply дээр амар бол эрэгтэй хүмүүс. Яг ийм цамцанд амар дургүй гэсэн коммент амар хэрсэн. What? Тийм ярьцаа. Тэгээд яагаад нэг тийм дургүйтэй биш эрэгтэй хүнд юу гэж санагддаг вэ гэсэн чинь ингээд гараа өргөхөөр ингээд цамцан дэвшлээд хөхн ингээд бран харагдах юм шиг санагдаад амар тухгүй санагддаг гэсэн байсан. Тэсэн гоё юм биш үү? Йоо, тэр дээр сони тий. Эмэгтэйчүүд уг нь дуртай тий. Тийм гоё л харагддаг шүү дээ. Тэгээд ямар ч биетэй үнд баг надад цагтдаг юм шиг санагдаад тийм crop top-од гоё сул жоохон жин ихтэй бол амар тийм жоохон сулын өмсчүүд ч гоё skinny гоё биетэй бол яг гоё бариу өмсгүүд ч гоё. Би бол амар сайн би нэг хідэн тийм дэмэрэнгүүт нь ойр тойрныхоо эрэгтэй хүмүүсээс тухайд асууж үзчихсэн. Тэгсэн чинь тийм санал нэг байна гэсэн. Төвшөөс асууж үзсэн чи. Төвшөөс асууж үзхүү. Сонирхол юм би өстой тэгж бод. Надад л амар секси харагддаг л гэж бодсон. Тийм ээ. Бид нэр секси гэж бодож өмссөн юм бас эрэгтэй таалагддаг хувцснууд байдаг юм шиг байлээ гэж бодоод хуваалцсан юм. За миний дараагийнх нь штэ. Энэ бас би амар дургу. Би бас хизээч баг өмсөхгүй байх гэж бодож байна. Энэ болохоор ингээд за өсгийтэй гутлгээ батчих заяа. Өсгийгүй ч яж болно. Гэтэ өсгийтэй тэгээд юм уртл нь онгорхой сандал байдаг да. Тэрнийх нь гэтээ одоо 4-5 уруу гардаг ийм сандалнууд бол окей. Гоё секси хуруу муруу гоё харагдуулдаг. Ингээд юм 2 хуруу ингээ гаргаад ирсэн байдаг да. Яг нэг хоншорын ажилласан шүү. За тэр нь бол би бүр ингээд яагаад юм өсцөө гэд бүр ингээд тэг хэмжээний амар дургүй. Ваа, өсгийт юм уу тий? Тийм өсгийт би чамд харуулъя. Би яг энийг бүр ингээд амар ярина гэд бэлдээд зургийг бэлдсэн. Вау. Энэ. Тийм. Амар хүмүүстэг тий. Амар хүмүүстэг. Тийм, надаас тэгсэн нэстэг. Тэгээ нэг юм хуруу нь ингээд босод хөлний бусад хэсэг нь амар цэгцтэй явж хахад ганц юм ингээд нэг юм илүү гараад заримдаа бүр ингээд нөгөө одоо тухайн гутлаас ингээд илүү гараад баг ингээд бацхан хоолог халдаг нэг тийм байдаг та. Тэгээд нөгөө нэг юу яагаад тэр хүн ингээд амар гоё хуруутай байж болно штэ болно. Гэтэл чи ингээд энэ гутал ингээд тэр хүний хурууг ингээд ганц том эрхийн урууны уртал нь гараад ирэхээр амар тийм том харагдуулаад тийм ээ. Хөлийнх нь хурууг аяга муухай харагдуулаад. Санал надад яг ингээд одоо нэг төрлийн юм ажилласан юм готлын ханшаар ажилласан юмсан гэдэг. Тийм ийм готлон дургүй. За дараагийнх нь бас их санаа. За бас л нөгөө unpopular opinion гэдэг шиг. Би нөгөө нэг одоо гэрийн тийм одоо силикон гэдэг лүү. Зүгээр л нөгөө гэрийн тавчнууд байдаг та одоо юм даван биш. За тийм. Силикон. Тийм тавчганд амар дургүй. Йоо, энэ цахан бүр гиз дуурайт байна гэж. Юу мэдээгүй юу? За. Муухай үнэртдэг те. Муухай үнэртдэг харахад муухай. Тийм би тийм тавчиг гэртээ өрөөсөө өмсдөг. Тэр эрүүл ахуйдлаасаа юу нас хэрвээ. Бас муу ээж магадгүй. Нэг сайн бол биш бах тийм. Аха. За муу биш л ахид нэрээ. Гэхдээ тэр чинь муу л гэсэн үг үстэй. Сайн л биш л ах. Тэгээд силиконоос гад нэг юу гэдэг лээ. Харин унцар гэдэг шиг нэг монгол байдаг та тий. Тэгээд тэр амир нөгөө хөлрөгдөг бас. Тийм. Хөл нөцгөө өмсгөлөөр ер нь л гэрт өмсгöd айгу тухгүй сайн тэсдэг. Тэгээс жоохон ингээд гэртээ ч гэсэн айгу тийм гоён цааш ингээд тухтай харагдуулдаггүй гэх юм уу? Юм сонир харагддаг. Тийм ээ. Тийм. За би өөрөө дуусгах чи одоо нэг хоёрлах шүү. Надаа гэрийн тавчиг гэсэн чинь нэг юм ороод ирлээ. Өвдөг гардаг гэрээ өмдөг шнээс. Гэтэ би өөрөө өмсдөг байгаад. Тэгээ одоо гэртээ өмсөж байгаа юм чил гэж бодох юм да. Амар тухтай даавн ингээд гой зөөлхөр нэ яг өвдөг гарчаа. Тийм нэг юм голдоо нэг юм нөхтэй ингээд. Яа. Гэтэ би гэрт би бас ингэж бодсон ш нэрээ. Энэ ингээд бас миний ингээд багын хүмүүжил бишээ зүгээр л одоо ээжийн гэрийнхний өсөж байгаа байдал юм уу намаа ингээд
чамайг тэгдвэсэн ингээд муу хувцас гэртээ өмсөө тийм шүү. Тэгээ би одоо том болсон чинь надад тэр амар сонин юу шиг санагдсан. Хүн ингээд бас гэртээ бараг л амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөж байгаа шүү дээ. Гэтэл чинь яагаад муу хувцас өмсөөл нэг юм сонин байж ах хэрэгтэй юм бол гэж бодоод. Тэгээ сүүлийн үед ингээд яг гэртээ зориулж шопинг гэрт өмсөх хувцсанд зориулж шопинг хийсэн. Би яг сүүлд явах та. Ингээд дэлгүүр орсноо би ингээд гадуур өмсөе гэж бодлохгүйгээр за энийг яг гэртээ өмснө гэд хиддэн зүгээр л юм дэлгүүр ороод хувцас авсан. Тэгээ тэр бас надад амар гойсон нэгцэн. Тэгэхгүй бол ингээд бүр ингээд сайхны хүртэл тийм бодолтой хിവэрэлсэн мөлий. Гадуур өмсдөг хувцас мэдээж гэрт өмсөхгүй. Тэгэхээр өмсөхгүй муу хувцснуудаа л гэртээ өмснө гэд. Тэрийг бас айгу болж байгаа. Тэр зүйтэй надаа ингээд гэрт байх тав дух гэртээ бас хүн эмэгтэй хүн өөртөө амар хүрхэн харагдуулахгүй. Тэгээ тэрийг бас амар хүрхэн дэмжиж пажаманууд гоё тий. Тийм. Санал нэг байна уу? Ягаад ч л юм тийм боддог байсан тий. Аав ээжнэрэл нэрэл хүмүүжлэл хат. Тэгээд би бас ингэж өгсөн нэг хэсэг ингэж одоо нөгөө футболконд амар дуртай. Тэгэл өмсөхгүй яахгүй амар футболк аван заяа. Тиймгүүд ингээд нэг юм шинэ хувцас гадуур өмсөж явахаар надад нэг тийм сонир мэдрэмж байна. Чи нэр тэгдэгсэн тий. Нэг юм шинэ гэдэг нэг юм дээр нэг чи наацсан юм шиг мэдрэмж надад өөртөө өгдөг гэсэн. Тиймгүүд дандаа футболк аваад хамгийн түрүүлж эхлээд гэртээ хийд өмснө. Тэнгүүд ингээд нэг бийц суугаад материал нэг зөөлрөөд нэг гоёолн доо тэгснийхэн дараа гадуур өмсдөг. Аха. Эсвэл бас яг хэсэг яг футболк өмсдөг гэсэн дээ. Яг 100% бараг л 100% футболк. Ажлын тавд харин дээ. Тэгээ ингээд өсөөд юу өгөх гэвэл футболк л хамгийн түрүүнд орж ирдэг. Тэгээ одоо л амар тийм юу болцсон баг тий. Харин зарим нь доо хүнд хөхийн нөгөөд нэлийн багсгасан. Тэг амар футболкт болсон байсан уу тэр үед. Тэгээ аргагүй дээ дийлэнх хувцас нь бараг футболк болж байгаа. Харин тий. За миний сүүлийнх болохоор нөгөө юу ааг байгаа штэ. Аагийн нэг юм буузан хушуутай намхан загвар идэх та нэг юм патинг шиг гэх үү. Буузан хушуу гэж нөблэй. Одоо урталт нь ингээд ойрцсон. За тэрийг одоо юу гэх вэ? Энэ нь дург. Би ч гэсэн. Энд гэдэг амар олон өндөртэй байдаг шүү дээ. Тийм амар тухтай бас дулаах юм шиг байна. Тийм шиг байгаа нэрээ. Гэхдээ яг бас л миний стил бас биш. Надад яг тэр нэг чимхэлтнийх нь хэсэг. Эний чинь буузан гэдэг байгаа байхгүй. Тийм бууз гэдэг нэртэй өстэй өөрөө баг тийм. Тийм л үү. Хэсэг бас нөгөө буузан ушуутай гутал гээл өмсдөг байсан да бууз гээл. Тэгээ би бас тэрэнд өстөөгүй. Тэгээд яад ч юм нэг л тийм. Би яг эсвэл надад энийг зөвөр гэрт өмсүүл амар гоё. Бас тийм бах. Би яг зөвөр улгүй гуталн дурггүй байна. Тэгэхээр энэ ингээд амар нэмгэн мааштай бараг ийм өгснөөс. Тийм гэхдээ гутал гадуур явж өмсдөг тийм юмд дурган байна. Тийм болохоор бас яаж маадаггүй. Нэг л санаа харагдаад тийм аа. Тэгээ хүнийг бас ингээд юм хүний одоо гიშгэлт бас амар өөр санагддаг байхгүй юу? Тэгмүүд яг хэрвээ буруу гიშгдэг хүн энийг өмсөх юм бол амар намхан харагдаад идэх юм шиг санагдаад идэх. Тэр юунаас болт юм бол харин энэ гутланд тухтай гэрт өмсөж болох үйс гэхдээ нөгөө юм ном зум байхгүй болохоор ингээ нэг юм хүний тухтай байдал эсэргээрээ ингээд хөлний эрүүл мэндэд сонж юм. Тийм бах. Тэр нөгөө нэг бидний өмсдөг юм уу платформ гэжтэй за Converse Wine Center-ийн пүүзнүүд чинь ер нь л нөгөө урт хугацаанд өмсөх зориултгүй мэлээ шүү дээ. Аль болох богино хугацаагаар өмсөхтэй ягаад тэгэхээр нумгүй пүүз нь гутал одоо Vans-ыг би ингээд эртээ нөгөө нэг Playtime-аар Vans өмсөө явцсан. Тэнгуут амар өвддөг уул ядардаг. Тэгээ Converse-аас жоохон ядрах гэдэг. Гэхдээ Converse арай дээр. Converse бол зүгээр л авах шүү гэж надаа. Vans бол бүр ингээд яг ингээд хатуу хавтгаа болтой. Тэнгуут яг ингээд амар удаан өмсчвөл хөл амар ядраад идэм. Тэгэхээр яг иймэрдүү төрлийн гутал яг ингээд зөөлхөн мөлхөн дулаахан ч гэсэн нэг яг тухгүй байж магадгүй. Очоод офис дээр ч юм уу тий. Нэг төр хугацаанд ч юм уу тий байж болох юм тий. Би бас тэр нөгөө бабагийн гуталнуудыг хэсэг сонирхдаг байж байгаад бас яг нөгөө нумгүй яг тийм ингээд тухтай юм шиг харагдаж байгаа хэрнээ яг хэцээ байдал дээрээ жоохон сонирн байж магадгүй байна гэж болсон. Тэгээд яг саяны буузан гутлыг ингээд гадуур өмсөд явж байгааг харахаар яг ингээд юм шагаамага эсгэрээ таарч байгаа юм шиг санагдаад. Өвөл бас өмсдөг те хөлтүүд өмнөөс нь жоохон дараад тийм аа. Надад бол заримдаа бүрийг яг тавчтайгаа алхаад байгаа юм шиг санагдав. За миний хос туслаа. Болцсон уу? Сүүл тавсан сонин санагдаж байгаа нь байлх уу? Нэг
Adidas-ийн нөгөө нэг юм бас нэг силиконы юм шиг нэг ногооныг хавж авч авсан да. Тийм. Тэр нь би бүр ингээд амар дуурлаж авсан заяа. Тэгсэн чинь нэг юм байгийн өмдөн дээр өмсөх юм аа л тэйчгүй гоё. Гэхдээ байнга өмсөг. Би баг авчирснаас хойш өмсөөггүй шүү дээ. Аха. Тэгээ нэгт амар тухгүй. Хоёрт ингээд амар хөлрөгжилээ. Тэр чинь харин яг нөгөө силиконы юу те юу тийм нөгөө тавчаг гэдэг шиг доторх нь хэдий нэг юм давуун юм шиг юм байгаа л да. Гэхдээ амар хчийг татаж ингээд нэг юм нээс илүү цаг өмсгөр ингээд хөлрөгөөд л. Тэгээд алхахад амар тоохгүй. Яг ингээд алхаж байгаад ингээд урагшаага ингээд ууждаг шиг. Чи яг тэрийг хамгийн анхны өмсөлт хөл хилд чинь бол амар тухтай санагдсан уу? Тийм тухтай санагдсан. Надаас тэгж санагдсан. Тэгээ би бодсноо миний хөл амар хөлөрдөг байхгүй юу? Тэгээд би за угаасаа бас силикон материалтай юм чинь ингээд. Тэгээ амар гоё гэж бодоод огт өмсөөгүй готлоодоо тэр байна. Төвшөө баянга цагнаас. Би одоо сүүлийн үед юу яасан бэ? Төрүүлснээр би ингээд нөгөө өмсөхгүй юм шууд ингээд одоо бүр ингээд алга болгож иж санаа амардаг гэгээд тэгээ миний ингээд сүүлийн 2-3 жил хийгдсэн бүх хувцснууд ер нь цэвэрлэлийн дунд тийм ингээд одоо би бүр ингээд бараг л 7 хоног шахуу шүүгээ цэвэрлдэг заяа. Бүгдийг гаргаад тэгээд ямар айтайх охин бэ? Нэгээр ингээд гоё ихэж тавьдаг. Тэгээ бараг за тэгж хотлоо ярьж болохгүй мэн. 2-7 хоногт нэг тэгэнгუთ бараг гэхэд тэр янзлж байгаагаас доор хаж 20% нь за энийг бол өөрхөн түгнөө гэж гардаг. Тэгээд яг тэрнийхэн дараа би ахад шопинг хийдэг. Тэгэхээр би хэрэггүй юм гаргаад хайчлаа гэж боддог. Явж ирсэн үү те. Тэгээд яг ахад тэр шопинг хийсний дараагийн 14 хоногийн дараа би ахад цэвэрлэхэд 20% нь ахаал гардаг. Тэгэхээр би бол ингээд айгүй буруу шопинг хийдэг төрлийн юм аа зү. Хэрэггүй юм айгүй хавдаг. Тэгээд би ингэж бодсон. Би бас ингээд нөгөө хэмж чаддгүй хүн ингээд айгүй их үрдэг. Тэгээ одоогоор ингээд надад хэмнэх, хадгалах гэдэг юм айгүй хэрэгтэй гэж бодоод би сурч эхэлж байгаа байхгүй. Тэгээ сүүлийн шопинг хэлтэн дээрээ би бүр ингээд яг ингээд бүр өөртөө амар ярьсан заяа. Яг энэ 5 цамц авцсан. Өмсч үзнэ гээд. Тэгээ фитинг рум руу ороод нэгтгэн өмслөө гоё юм, хоёр дахь нь өмслөө гоё юм. За тавуулаад гоё юм заяа. Тэгэл би яг бодож байгаа юм чинь за энэ яг тэгээ миний ингээд бусад надад байгаа хувцсан дээр зохих уу гэд нэг бодоод тэгээд эхнийх нь хасагдлаа. Тэгээд дараагийнх дээр нь болохоор жоохон өнгөө бодоод за би ингээд саарлим авчхаараа л өмсдгүү дээ гэж угаасаа үнэн заяа саарлим авахаараа л би өмсдгүү. Яагаад тэгэхээр угаасаа саарл өнгө миний ингээд хувийн өнгөтэй тохирдгүү. Тэгэнгუთ миний бас ингээд царайг амар сонио харагдуулаад гэдэг амар цохоод санагдаад ч юм. Тийм үү. Бүдүүрүүлж харагдуулаад байт юм шиг надад санагдаад. Тэгээд даанч нөгөө Зарагийн саяны шинэ коллекцэнд өвлийн коллекцэнд амар их саарлымтай хамаг гоё загварууд нь саарлымгтэй байвал яг уу. Тэгэл за нэг 2 саарлнаас асагдчихж байгаа. Тэгэл би 5-аас ямар ч байсан нэгийг авч гарахтаа амар хаппи гарсан. Одоо тэгээд тэр цамцаа бол ингээд өмсөж байгаа. Тэнгуут одоо миний зорилго болохоор шүүгээгээ янзлахад 20% нь хувиа би гаргаж хайдаггүй. Уул нь бол яг ингээд хэрэггүй юм хүнд өгж байгаа ингээд ресайкл хийж байгаа юм шиг боловч би тэрийг авахгүй яж бас болох юм байхгүй. Мөнгө өрөхгүй. Гэтэл чи ингээл аваад санхүүгийнхаа хувьд ч тэр ингээл сонирм байгаал. Өмсөхгүй юм авцсандаас ингээд жоохон хэцүү санагдал. Тэг жахаа оронд яа ингээд фитинг рум руу ороод амар сайн ярьж байгаа л гарч ирэх нь зөв юм байна гэж бодсон. Тэгээд саяны шопинг гэлт дээр бол би нэлээд л бага юм болсон. Нөө хувцал хөрөнд орцсон төлтөө. Энийг өмсөхдөө. Энэ яг минийх мөн үү гэж мэгч яриад. Гэтэ яг хөө тэр ингээд начиг юм жоохон үрлэгэн бол айгу дэж хөөрөлцөн төлөв. Би бас яг сүүлийн үед тэгж сурсан. Бас л амар их хувцах гээд идэг штэ. Тэгээд нэг бас юу асаа нөгөө нэг хувцснуудыг нөө их хүч тавьдаг штэ. Эсвэл ингээд шүүгээ мүгэн даалт байх тусмаа ингээд мартаглаад өмсөхдөггүй ингээд идэг юм байна гэдгийг амар анзаараад аль болох бүгдийг ингээд үлгүүрт өмөц цамцаар нь ингээд үлгэж үзээд тэгэх юм бол ингээд нүдэн дил харагдахаар ядчил нөө юутай өмсгүү гэд нэг өмснө гэж санагдаад байх нь их юм байна гэж одоо тэгдэг болсон. Тэгээ хоёрт яг чиний хэлдгээр нөгөө дөнгөж эхлээд харангуйт амар гоё санагдсан ч гэсэн одоо байгаа надад хувцтай энэ цогцгоолог юутай өмсгүүлээ гэдгээл ямар бодохоор юм бэ лээ. Тэгээ нөгөө капсул хувцсны юунууд байдаг да. Тэрийг бас нийтлээ хэрэгжүүлэх гэж нэг хэсэг үзсэн. Тэгээд чадахгүй л галцаа гэсэн. Харин тэр бас жоохон хэцүү л юм байлээ. Би бас ингээл одоо тэгтээ би бол нэлийн хайрцангуй зөвхөн хувцтай. Одоо чи ингээд тоо гаргаж чадахгүй чамд цамц тэдэн ширхэг, подолог тэдэн ширхэг, өмд тэдэн ширхэг их байгаа юу? Ер нь их үү?
Би бол ингээд баг тоолж чадах уу? Вау, амар цөөхөн. Одоо шүүгээ аах штэ. Хуцсан шүүгээ. Тэнгуут ингээд хамгийн дээдлийнх нь нөгөө нэг ерөнхийдөө илүү зүйтэй юмнууд. Тэгээ хоёр дахь нь минийх, гурав дахь нь азаагийнх, дөрөв дахь нь гэрээ хувцас гэ байдаг. Тэгээ би ерөөсөө 1.50-нд хувцас багтсан. Nice. Тэгж тэрийг би ингээд зөвхөн гадуур өмсдөг. Тэгж бодохоорс давг байгааз. Тийм ээ. Тийм. Гэхдээ нэг юмн дээр би тэгж чадахгүй маань гэдгийг ойлгосон. Тэр нь болохоор гутал. Тийм. Үнэхээр яг надад тойлцоолж өмсөх амар гоё идэг болохоор гутланд бол би мөнгө зөнгө тэгж харамлах хэрэггүй юм шиг санагдсан. Nice. Тийм ээ. Шинжлэлээр юу өмсдөг байсан бэ? Шинжилгээний үдшилэг шээ юу длээ. Одоо ажлын шинжилгээр би шинжилгээр өмсөн юмнуудтай харин дэжгүй харьцсан сэтгэл хангалуун байт юм байна. Тийм тэгэл яг тухайн үед яг өмснө гэж бодсон юм олоод өмсчихдээ лсэн болохоор. Тийм. Би нэг удаа ер нь л нэг ач холбогдол өгдөгсэн зөв. Тэгээд нэг удаа нэг амар хүүхэн дресс зүгээр спонсород гэж гарч ирээд тэгээ гадны сайт байсан байхгүй. Тэгээ ороод тарсан чинь Монгол руу шиппинг байхгүй. Тэнгүүтэн тэр зургийг скриншот хийгээд материалыг хайж олоод зүгээр л хар дресс байсан болохоор нэг олдохгүй материал байгаагүй. Тэгээд ийм дийл оюултай хчтэр очиод хчээ би юм гэдгсэн чинь тэр амар хямдхан зав нэг 20-30 мянгад л босцсон баг. Тэгээ амар хүүхэн дресс болчихсон. Тэгэхээр яг бусдлаач хайжснаас заримдаа хийлэгдсэн ам шиг. Харин тийм ээ. Тийм. Гэхдээ би бас ингээд юмыг дандаа цагийн тулгаж ядаг төрлийн өмлөр. Одоо би 22-нд бүтэн сайн шинжилтэй гэвэл яг 5 дахь санд нь л авах. Тэгэл тэгвэл наач улааг болохгүй мэн тэг. Бас тийм хэцэл. Окей. За ойрд ямар дуу сонсч байна да? Ямар вэ? Би сүүлд нөгөө Kendrick Lamar-ийн юунууд гарсан байсан. Нөгөө дуунууд тэр одоо шинэ цомгийн дуунууд юм болов юм бол яг саяхан гарсан байсан. Тэрнээс өстөс салахгүй байгаа. Тийм үү? Luther гэдэг дуун бүр. Бид хоёрын цаана нэг ялчгүй нэг хип-хоп байдагтэй клуб орохоор хип-хоп дуун дээр л бүжиглэхгүй бусдыг ойлгохгүй. Яг ингээд инер хүн гаднаа ингээд шал хип-хоп сонсдгоо сарай тэрний дотор хүн яг хип-хоп байгаад гэдэгтэй. Би нөгөө нэг ажил дээр байжсэн чинь ингээд юу яагаад тэн дээр YouTube дээр тамирын дуу явж идэг байхгүй. Тэгээ би тэрийг ингээд явж байхад нь хальтаагаад болцдог байхгүй. Тэгсэн чинь та ийм дуу сонсдог хүн байсан юм уу? Одоо би тэр хүний юунд яаж харагддаг гэсэн юм л. Oh my god. Ямар ч талаас нэг юм хип-хоп сонирхохооргүй төрлөө. Тэгээд ийм дөнгөж ажилд ороод ажлынхан ч юм эсвэл ингээд дөнгөж танилцсан хүмүүстэйгээ караоке орох мөчтэй. Тэр нэг юу гэдэг штэ. Нэг мем болоод яваад идэг санаж нөгөө ойлгох хэрэггүй харин солонгос хэлбэр. Тийм яг тийм болгохтэй харин. Oh my god. Тийм ядаж яг тийм доонууд юм хоолоо молооны хүч шаардахгүй нэг эвтэйхэн дуулагддаг. Эндээ за би сүүлийн үед нөгөө нэг юунд айгуу сонсоод нөгөө Ailit гэж тийм бол солонгос амтлаа. За нэг тийм дайсан юм. Тэр донд амар ороод байгаа. Тэр хамтлагийн доонууд амар хөрх юм. Nice. Яг тийм cute. Тийм тий. Feminine energyтэй тийм дайсан. Би ингээд амар сон New Jeans-ээс хойш баг ингээд Blackpink-ээс хойш нэг K-pop сонирхоогүй явж ийсэн аа. Тэр хооронд хамтлагуудыг баг мэдхгүй зав. Тэгснээр New Jeans дээр нэг жоохон сонссон баг. Тэгэл баг нэг K-pop сонсоогүй зав. Тэгээд сүүл нөгөө нэг Enemy-ний сувгийг үзсэн гэж ярьсан да. Тэгээд тэр сувгнаас хойш ингээд буцаад нэг юм амар K-pop-даг болморсон нэгдсэн. Чи ер нь K-pop яг нэг 10 жил мэлт тийм яг K-pop ч юм байсан уу? Улаан ногоон тийм байсан уу? Би бас тийм байсан. Тэгэл бүх хамтлагийн бүх гишүүдийн нэрийн цэжлэл би бүр яг миний тэр үеийн рутин амар би амарч байсан интернет ороод тэгээд дуртай хамтлагуудынхаа яг тухайн өдөр нэг хэдэн дуу 2 дуу ч юм уу сонгоод тэгээд тэр 2 дууныхаа үг тэгээд нөө юугийн татаад авчна. Performance видеогийн татаад авчна. Тэгээд тэр өдрийн миний ажил болохоор тэр дууны үгийг цэжлэх. Тэгээд тэр 2 дууны за эсвэл нэг дууных нь перформансыг нь цэжилж бүжиглэх. Тийм байсан гэж боддоо. Тэгэл ямар гоё үе вэ? Амар завтай тэгэл гоё үе гэж. Тэгэл бүр ингээд амар бүр үнэхээр л улаан ногоо. Байсан. Тэгэл би бүр яг тийм хэмжээний биш юм байна. Зүгээр л яг сонсдог. Хамтлагийн гишүүдийн нэр нэг сайн мэдгүй. Яг сонсч байсан үе болохоор Big Bang-ийн оргил үе, 21-ийн оргил үе. Тий. Roger-гийн
үхтлээ тогсгорё гэдэг дуурсан байсан тий. Тэр нөгөө нэг хамт тоглосон хүний тийм нөгөө тэр хүн бас аяга од хүн юм шиг л шүү дээ. Хүмүүс амар тэр хүнээр нь хайплалсан. Би бас мэдгүй л. Надад тэр toxic дэлтэй энийг сонссон ч юм нэг тийм Taylor Swift урамсгал төрсөн шүү дээ. Нэг юм амар. Тийм би надаас салтгсан. X mini X гэж нэг. Нөгөө blank space гэдэг шүү дээ. Тэр blank space чинь бас нэг юм амар mansion дотор X-үдийгээл болоод идэх та. Тийм биш үү нэрээ. Гэтэ гойсон. Өөсөө яагаад ч юм нэг тийм гоё эмхтэй юм шиг санагддаг. Тэгээд айгу царайлагчтай. Харин тийм амар гоё нүдтэй. Тэгээд Розагийн үс нь амар гоё яхаа ингээд өөрийнх нь өнгө биш ч гэсэн амар зөгтөг. Шар ус амар зөгтөг тийм. Аз хүн шар ус зохино гэдэг бас лавар тохиолдолтой гэдэг байхгүй. За ингээд энэ удаагийн дугаар үзээтэй дугаар болсон. Яана. Тэгээ таад бас санал нийлсэн нийлээг өдрөндөө байвал гоё бичихгүй юу те. Өөр бас нэрээ нийтээрээ сонин гэж боддог. Өнөөрөө тийш гэж бодмоор юмнууд байх ч юм бэлээ. Хуваалцаарэ. Тэгээд нэг сэдвт ярих гэж хичээгээд төгсгөлдөө бас randomly хой сонисоод сайхан юмнууд ярьлаа. Тэгээ энэ удаагийн дугаартай хамтайсанд баярлалаа. Наа баяртай. Дараа бай. Уучлаарай. Уучлаарай гэж.